Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хөлбөрөөр сонсохыг хүсвэл та M-Book аппликейшнээр сонсоорой. Зохиолыг бичсэн Хайтан, дуу оруулсан Б. Оргил болд. Зургадугаар хэсэг. Чи нэг л биш ээ. Уг нь ийм охин байгаагүй те. Юу болсон юм? Баяртай хоёр салцсан юм уу? Гэх сониуч бүсгүн амнаас төгсөө зугтаж чадсангүй. Мөн түүний итгэх хэсэг нь тийм ч сонирн биш учраас ямар тач тайлбарлаад үзэхэр шийджээ. Өөрт тохиолдсон бүх явдлыг нэгнэгэнгүй ярьж байхад бүсгүй түүний үгийг нэгэхэн ч тасалсангүйгээр барахгүй. Аманд нь орчхон шихэн ойртон суугаад анхааралтай сонсно. Эцэст нь бүсгүй хүний зангаараа Баярт ямар өөдгөө амтан бэ? Тэ? Хайртай дуртай л гэдэл байдаг байсан байж хүнийг ийм хүнд үед нь хайж болохгүй шүү дээ. Ястай гомдмор юм аа. Гэхдээ наад асуудал чинь бас эвгүй юм аа. Тэр бичлэгч нь хаана гам? Би бас сонсч үзье л дээ. Гэхэд төгсөн тэр дорон толгой сэгсэрч. Үгүй, сонсч болохгүй. Багшийн эснэр хүн сонсож болохгүй, харж болохгүй зүйл гэж би. Түүн рүү тэгтэл тэмүүлээд авах хэрэггүй. Яавч сайн болохгүй гэдэг байсан. Гээд хөгшин багшин өгөөлж санаа алдлаа. Харин найз нь чи хүн амтан дээр очиж асууж үзсэн үү? Гэхэд төгсөөгийн толгойг алхаар зөхөх шиг болжээ. Тэр энэ тухай барыг бодоочгүй гэхэд болно. Ямар хүн? Хэмээн асуухад найзынх нь нүд томорч за арайч дээ. Үнэхээр юм гачин хүнд тайлагдчихгүй асуудал тохиолдсон бол үгүй ялам хар гэж толгойд ч норж ирдэггүй юм уу? Хэрвээ чи найзгаа орчуулгыг ёстой алдаа матаггүй сайхан хийгээд өгнө гэвэл би чамайг нэг сайн хүн дээр дагуулад чи. Гэвэл төгсөө өгдөөгүй зөвшөөрчээ. Гэрээс гарахад бүрхэг тэнгэр тэднийг тэвэрэн авч зовлон гонигийг нь хуваалцах гэсэн шиг үе үе дулсал унагаж айдсыг нь дэвтээж сэтгэл хуурах гэж оролдоох. Бүсгүйчүүд замын унаанд сууж удтал явсны эцэст хотоос гараад хав. Явсар нэгэн буудал дээр ирлээ. Их хотын чимээнээс нэлээд холын дээр орчин тойрон айл хунар цөөтэй намаг голцоо жийг үнэрдэх бөгөөд нэмээд манан буусан нь их амар амгалан өгүүлж байх шиг. Асуудлаас гарах гарцан хайж явсан хоёр намаг дундах нарийн чимээр арараасаа гэлдэрч явсаар нэгэн айлын гадаа ирв. Дүнхийсэн том дүнзэн байшингийн гадуур элдв ургамал хатаахаар уруу харуулan хэлхэж тавьсан нь энэ их чийгэнд хадхаас илүү нялцсан муудсан үзэгдэгч хүний гар хүрээгүй удсан харагдана. Хуучны Орос маягийн тосгоны байшин л ийм байх гэмээр харагдана. Хотоос холгүйхэн ийм буйдхан газарвайн чинээ санаагүй төгсөд бүх зүйл хачин санагдахад ийш тийш алдалгүй харж авах гэсэн шиг хараа бэлчээх. Энэ зүр өнөө айдас нь хором чатууган садарч дурсагдсангүй. Харин хаалгаар ороход бүх зүйл өөр байлаа. Таазнаас дүүрэн эрен алчуур өлгөж хан туурга тэржигтэн эрен алаг хөвсөр хучуулжээ. Хоёр бүсгүй гудлаан тайлж гэрэн эзэгтэйтэй мэдлэв. Авчирсан жаахан чихэр жимсийн сарвайж аваад зочин хүлэн авах хөрөөнд орвол харц гангийн өдөр хамар цоргин эгэтэл зүүдэнд нь орж ирсэн тэр их саарлуудаа төгсөг бүчий тавх шиг болжээ. Хоёр бүсгүй эвтэйхэн суудалж суугаад гэрэн эзэгтэн барьсан цаг оочлон сууж байтал агаар сэлгэж удаад чингэрээд иржээ. Гэтэл хоймор зассан их суудал дээр 7-8 орчим настай гэмээр жаалхүү завилан сууж байх юм гин. Үүнийг харсан төгсөө золтол амандах цагаан цацчихсангүй. Эзэгтэй харин тэр хүүд их л хүндэтгэл үзүүлэн бөхийж цай сэлтийг барих юм.
Төгсөө найзыгаа нутран хоймор дэш эрүүгэрийн сэмхэн цаахад бүсгүй гэж уруулаан 7-3 гарan хөндлөн зүсмэр аядаад чимээгөө болов. Төгсөөч юу болохыг анхааралтай нарахгүй ажиж хүлээн байгацур бүсгүй өнөө хүүтэй хажин их хүндэтгэлтэй мэд мэдээд ирсэн учраас өчжээ. Өнөө хүү эгээтэл том хүн тэр дундаа ноён хүн шиг завлан сууж багтан таймиг татаж ахин удаа тавьж гарчээ. Энэ өтхөн их утаанд төгсөө тэсэлгүй ханиачих бол түрүүнээс хойш таг дуугүй тамхи татаж суусан хүү хөөхөрч. Өөрийнхөө тамхинд хагаж үзээгүй атал өрөөлийн утаанд ханиана гэв үү? Төрөл арилдсан шиг аашилж баг шүү гэлээ. Энэ үгийг сонссон найз бүсгүй төгсөөг нударчаа. Чи чинь одоо бүр тамхи татдаг болоо юу? Гэж шивнэн хэлэхэд хөө энэ насандаа бишээ гэж амийг нь таглаад хаваа. Нааша ойртон сов гэхэд төгсөө мөлгсөр хүүгийн суудлын өмнө очиж өвдөглөн суулаа. Гарын алгаан эргүүлэхийг хүсэхэд төгсөөж хүснэр нь хийлээ. Төгсөө энэ хүртэл ямар ч бодолгүй зөвхөн дагсаар энэ хүртэл иржээ. Бараг анх удаа шахам ийм газар зорин ирсэн нь гандан хийд хэмээн төсөөлж байснаас тэсөөр айл гэр. Ахуй амьдрал болоод ирсэнд мөн их гайхахаас өөр хариугүй туугүй л дагсаар байжээ. Гэтэл санаанд оромгүй зүйл болов. Хүү тамхин хажуудан унтраагаад бүсгүн гарыг 2 бяцхан гараараа дээр доороос нь хавжих мэт барьж суугтан түүний нүд рүү цооширтно. Хэсэг хугацааны дараа хүү зоос шажигнуулаа тоолоод л байна. Тоолоод л байна. Өөрийнх нь бас өрөөлийнх. Гэхдээ өөрийнх голцоо. Мөнгөнд дуртай. Ихэхэн шуналтай. Өөртөө авна гэснээ авдаг, эзэрхүү, дээрлэхүү, аливааг бярдаж хийдэг хүн байжээ. Гэхэд ард суух найз өхнийх нь нүдэ орой дээрээ гарна гэж болов. Төгсөөч хүүгийн юуны тухай яриад бүг үл ойлгосон шинжтэй мөрөө хавчин суухад хүү ахин нэг янжуур зуугаад гүнзгий утаас хорж авснаа агаар дүлээж аваад удтал ширтэв. Тэгснэн нэгийг бодо болтой. Чи өөрөө хар. Ямар хүн байснаа гэд өнөө тамхинаас ахин сорж аваад төгсөгийн нүүрлүү үлээж өгчээ. Өдхөн саарл утаанд манарсан бүсгүй нүдэ нэг нээтэл зүүдэндээ харсан өнөө хуучин өрөөнд өдхөн хар утаан дунд өмнөн авдар дэлгэж зоос толсон байртаа сууж уухыг бүдэг бадаг олж үзэв. Ахин нүдэ нээхэд өнөө л хүүгийн өмнө сандран сууж угаажээ. Гайхамшиг гэдэг л энэ байх. Гэхдээ зөв эсвэл буруу юу? Төгсөө сандарч хэрхээ мэдэхгүй твдэж суухад эзэгтэй өрөөнд орж ирээд "Хөө за, та хэд эхэлж хүү?" гэсээр хүүгийнхээ дэргэд иржээ. Хүүн эхэн дуудаж чихэнд нь жижигхэн хошууган ойртуулан ямар нэг юм шивнэхэд ээж нь толгой дохиод л байж тэгснэн гараад явчихлаа. Ард сууж үлдсэн найз нь аман хамгиж тэсэлгүй. Найз маань нэг муу дагуултай болчихсон юм шиг байна. Та түүнийг нь зайлуулж туслаач. Гэхэд хүү тамхин ахин сорж аваад. Гойлон саран гэж хэм бэ? Гэж цочтол асууж хаж гин. Энэ асуултаас бүсгүүчүүд цочин хоёр биерүүгэн харж суутал хүү төгсөөг нь өдрөө ширтэж. Чи мэдж байгаа. Гойлон саран. Энэ нэрийг сонсохоор цээжинд чинь хүнд орхихгүй байна уу? Нулимс чинь урсмар юм шиг, гараад гүйжихмэр юм шиг санагдахгүй байна уу? Гэхэд төгсөө сая анзаарчээ.
Москва хотно тэр дуу бичлэгийг анх сонсохдол борооны үл шиг хурих гуниг түүнийг дараад авчихсан. Түүнээс хойш түүний дэрэгдээс огт голдоогүй юм шиг мэдрэгдэж буйг. Тийм байна. Би огт анзаарч байгаагүй юм байна. Гэхдээ анхнаасаа сонирн байсан. Тэгхээс аргагүй ундах нойрондоо энэ нэрийг дуудаж босч ирдэг. Ястал өдрийн бодож шөнийн зүуд чинь өч. Гэхдээ би ийм хүн танихгүй шүү дээ. Саяхнаас л Гэхэд хүү өмссөн дийлэнхэн хормоноос нэг удаас тасалж аваад төгсөөгийн нүдний өмнө барив. Үүнийг сайн хар. Энэ удасны хоёр үзүүрийг хооронд нь холбочихъя гээд нүдэн дээр зангиджээ. Одоо ингээд нэг удас боллоо. Энэ бол хүний амьдрал. Чи энэ хэсэгт амьд яваа гэж бодвол нэг тойроод энд хүрэхтэн үхэн. Ахин төрнө. Ингэхдээ чи амьдрал гэж чинь бий болгосон энэ зангилаг заавал дааж гарах ёстой болно гэж бод. Энэ бол чиний үеийн үр. Харин амьдрал хизээж дуусашгүй. Гэхэд төгсөө баахан эргэлзэж ойлгож ятан байхтаа юу гэсэн үг вэ? Энийг хэн зангидсан юм? Яагаад би үрэх ёстой гэж? Гэвэл хөө. Энэ чиний урд насанд үйлдсэн зангилаа. Энэ зангилааг чи энэ насандан, хойд насандан, тэрний хойд үедэн, түүний цаад үед идэлсээр байх болно. Энэ бол үеийн үр. Гэв. Яагаад? Гэж сулдуугаар асуухад хөө. Энэ бол амьдралын хүрд. Нэгэн насаар бүх зүйл дуусдаг бол хорвоо хоосрон шүү дээ. Сав шимийн ертөнц чинь нэгэн хүрд болоод түүгээр нь тасралтгүй эргэж байдаг юм. Харин чиний урд нас их л нүгэл үлдэж хүсэл шуналдаан тачаалдаж явжээ. Түүгээр их гай тарж олон хүний амийг ч авсан байна. Тэдгээрээс нэгэн чамайг амьсгал таттал их харааснаас ийм лай өөрөв. Гэхдээ би тэр бичлэгийг сонсдол бүх юм зүгээр байсан. Тэрнээс хойш бүх зүйл утгаа алдчихлаа. Гэж сандран хэлэхэд хөө. Тийшээ очих, түүнийг олох санаа төрөх нь, түүнийг хүлцэх нь, түүнийг үйлдэх нь үеийн үрийн дуудлага шүү дээ. Гинтийн зүйл гэж байдаггүй юм. Бүгд цаанаа нарийн учгаар холбогдож өөр өөрийн учиртаа үйлдэгддэг юм шүү дээ. Гэж хизээнэл мэрэгэн хүн шиг тун тайвнаар өгүүлнэ. Төгсөө. Тэгвэл ганцхан надад л үш сонссон юм байна. Яагаад өвгөн багш минь зуурдаар явчихв? Энэ ямар учиртай юм? Гэхэд хүү тамхин шунаглан сороод. Чи өгөхгүй. Чи тэгэж амархан дуусах учиргүй. Чамайг хорхоо шиг багаар шимэгчилж тарчлааж гэмээн санаа нь сайн нэг амарна. Харин бусдад бол мөн хорлолтой. Холоор явсан гайг дуудсан юм биш. Тэдэнд ч бас үеийн үр учгийн шинжээ байсан л байж таараа. Жишээ нь танаа багш урд насндаа чиний хараан дор бүү үрж явсан залуу ир байж. Тэгэд энэ насндаа чиний дээр гарч даанч тоогүй юм болж гэв. Төгсөө гинэт нэгийг сандсан бол та. Нэрээ намайг метроны буудлын дээр бас архивын газар тухад нэг хүн таарсан. Нилийн настай автар гэхэд хүү яриаг нь тасалж. Тэр хүний зураг чамд би гэртээ очиж хэд бараахан ухвал гараад ирнэ. Өөр ярилтгүй гэж. Төгсөөч гинэт яриаг нь таслуулаад бөөм бодол дунд ухаан нь тэмдчин хайж явхад найз бүсгүй нэ. Одоо найз минь яавал дээр үү? Гэхэд хүү тамхин ахин сорж аваа. Намагт хөлөө нэгэнт дүрсэн бол буцахын хэрэг юу? Бушуухан гаталж устаа золгохоо бодсоо. Эдэлж гаталхаас өөр замгүй гэлээ. Эрсэн зочдыг үдэж өгөхөөр гарч ирсэн эзэгтэй дааван уутанд боолттой ааруула цөцгий боож өгөв. Бүсгүйчүүд талархлан илэрхийлээд буцах гэхэд
төгсөөгийн сониуч зан татаад болж өгсөнгүй. Ийм зүйл асууж байгаад уучлаарай. Гэхдээ танаа хүү чинь мөн үү? Гэхэд эзэгтэй инээмсэглэж Зүгээрээ. Миний ганц хүү байгаа юм. Урд насандаа их мундаг ховлгын хүн байгаад хилмигдсэн юм гинүлээ. Тэгээд энэ насандаа хийх ёстой үйлийн хураах гэж төрсөн юм гэсэн. Бас л урд насных нь үйлийн үр байх нь. гээд санаа алдахад эзэгтэй түүний гарыг атгаж аваад Хойд нас гэж үнэхэр байдгийм шүү дүү минь. Хэдий урд насны үйлийн үрээн эдлэх учиртайч үүний дараа амьдрал бий гэдгийг санаж зөвхөн сайныг хүсч бодож хийж яваарай гэж чин сэтгэлээсээ загчээ. Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хөлбөрөөр сонсохыг хүсвэл та M-Book аппликейшнээр сонсоорой.